Таны эрх чөлөөт амар амгалан аюулгүй байл Михиэс. 2017 онд залуучууд бид бүхэн өөрсдийнхөө ирээдүг зохицлоо сайхан нийгэмд амьдарч байна. Үгүй энэ бол худлаа. Өнөөдөр би ямар азар Монголд төрсөн бэ? Байгалийн гамшиг, зэр зэвсэг, үзэл сурталын дарангуулалтай нүүр тулах нь харин ч бага. Үүгээрээ би мянга дахин удаа би бахархмаар байна. Гэхдээ би ингэж амиа бодмооргүй байна. Учир нь бидэнтэй зүүн хойд Азийн бүс нутагт энэ зэрэгцэн аж төрж байгаа эгэл жирийн хүмүүс бусдын албадлахын дор, бусдын дарангуулалт дор үг хэлэх, амьд явах эрхийг хязгаарлуулан амьдрчин гэж бодох. Нүдэнд минь нулимс хэлгэнэж, сэтгэлийн минь үг хоолойн дээр минь ирээд гацж байна. Гэхдээ би өнөөдөр энэ хоолой дээр тулсан үгээ хэлэх гэж сэтгэл шулуудан таны өмнө зогсож байна. Өнөөдөр зүүн хойд Азийн бүс нутагт маш олон асуудал байна. Үүний хамгийн том нэгэн жишээ бол хойд болон өмнөд Солонгосын зөрчилдөөнтэй асуудал. Үүнээс гадна улс хоорондын хил хязгаарын зөрчилдөөнтэй асуудал, мөн худалдааны бүсийн асуудал, цаашлаад эдийн засгийн маргаантай асуудлууд хүртэл орж. Гэхдээ бид болгоны тэр болгонд анзаарч хардаггүй хамгийн том асуудлуудын нэг бол хөгжлийн бэрхшээлтийн хүүхдийн боловсрол, мөн эмэгтэйчүүдийн манлайллын асуудал. Эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний манлайлал, эдгээр асуудлыг их тайван байдлаар шийдэх боломж бидэнд бий. Яагаад гэвэл их тайван эмэгтэйчүүд дутагдж байна. Өнөөдөр манай зүүн хойд Азийн бүс нутаг сая эмэгтэйчүүд тоо үзүүлэлтээр ажилтаа байгаа хэвтэж тэдний дийлэнх нь үйл ажиллагааны түвшинд маш цөөхөн л стратеги удирдлагын түвшинд ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн оролцоог Beautiful Mind төслөөр нэмэгдүүлнэ. Уг төслийн хүрээнд одоо ажиллаж байгаа Монголын антрепренeur эмэгтэйчүүд төрийн бас байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа болон их тайван нөлөөлөх хэмжээнд хэрэгжүүлнэ. Бидний хэрэгжүүлэх төсөл маань 4 үе шаттай үйл ажиллагаатай. Нэгдүгээрх нь манлайлах болон хүний өвчл. Энэ үе шатанд эмэгтэйчүүдийн мэдээлэл цуглуулах, түүнээр дүн шинжилгээ хийх, улмаар бусдад түгээх буюу илтгэх ур чадвар дээр батлан анхаарна. Хоёрдугаарх нь зүүн хойд Азийн нутаг дэвсгэрт орших улсуудын талаарх мэдлэг олгох. Энэ үе шатны эмэгтэйчүүдэд Орос, Монгол, Хятад, өмнөд болон хойд Солонгос, Япон зэрэг улсуудын талаарх хангалттай мэдлэг өгснөөр манай бүсэд тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд эргээр нөлөөлнө. Гуравдугаарх нь дэлхийн шилдэг эмэгтэй манлайлагчдын туршлагаас суралцах. Энэ үе шатны шилдэг эмэгтэй манлайлагчдыг урих, хүрэлцэн ярих боломжгүй тохиолдолд видео сургалт хийх, цаашлаад тухайн манлайлагчийг төсөлд оролцож буй эмэгтэйчүүдтэй байнгын харилцаатай байх тийм боломжийг олгож байгаамаа. Дөрөвдүгээрх нь төсөлд оролцож буй эмэгтэйчүүдэд мэргэжлийн дагуу менти програм хэрэгжүүлнэ. Тухайн үе шатнд төсөлд хамрагдаж буй өөрөөр төрлийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг тухайн салбартаа манлайлж буй шилдэг эмэгтэйчүүдтэй менти програмыг хэрэгжүүлнэ. Ингэснээр бүс нутагт тулгамдж буй төрөл бүрийн салбарын асуудлуудыг зэрэг шийдэх боломжтой юм. Зүүн хойд Азийн бүс нутгийн эрх чөлөөт амар амгалан аюулгүй байдлын төлөө бид зүтгэнэ.